Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт, үзэгч сонсогчдоо. Та бүхний хүсэн хүлээдэг Монголд болсон явдлууд 47 дугаар эхлэхэд ийхүү бэлэн боллоо. Өнөөдөр бид урд өмнө ярьж байгаагүй Монгол болсон хамгийн нууцлаг, хамгийн хачирхалтай, хамгийн эвгүй явдлуудаас түүрлэн та бүхэнд хүргэх болно. Тоглон суугаад таалан сойрхно. Зя юу яцхан 47 дугаар хэдүүлээ явсан байна. Энэ хугацаанд бол хэдүүлээ маш их айж, маш их догдолж, маш их өөлж маш их түгшсэн мэдрэмжүүдийг хамтдаа авлаа. Тэгээд энэ хүртэл үзэж ирсэн та бүхэндээ дуусгаж амжиж авах юм ярьчлаа. Гэтэ яг жоо сэтгэл хөдлөөд сэтгэлийн үгээ ярьчихъя. Тэгээд энэ хүртэл энэ олон дугаарыг хамтдаа үзсэн та бүхэндээ баярлалаа. Сонирхолтой явдлуудыг ерөөдөө түүгээд дууссан байх гэж бодсон ч гэсэн сонирхолтой явдлууд гарч ирсээр л байна. Монголд ийм сонирхолтой юмнууд амар их байд юм уу? Монголчууд маань ийм сонирхолтой зүйл аяг гаргаж ирд юм уу? Мэдгүй. Тэгээд өнөөдөр ч гэсэн нэлээд гой үйл явдлуудыг гаргаж бэлдлээ. Тэгээд шууд хідүүлээ. Эхний болсон явдал руугаа хамтдаа орцгоё. Зя эхний түүх нэлээд урт түүх байна. 2700 реаш бас нэлээд их реакш авсан. Энд өвүүлэгдэх зүйлс 100% үнэн болно гэж байна. За ингээхлээрээ л ер нь бол яг л үнэн болж таардаг та. Бас энэ группт олон таньдаг хүмүүс байгаа болохоор шинэ хаяг нээж оруулж байгаад хүлцэлвч. За яагаад ч юм яг л нэг үнэн түүх гэдэг нь бол бүр ингээд дотор мэдрэгдээд байна. Миний санаж байгаагаар анх 10 дугаар ангийн өвлөөс эхэлсэн юм. Ямар шалтгаантайг нь мэдэхгүй ч нэг л өдөр маш аимшигтай зүүднүүд зүүдлэх болсон. Миний өрөөнд ор байхгүй шалаар унтдаг байсан юм. Дүү маань зэрэгэлдээ гудас дэвсээд жоохон зайтай унтав. Унтаж эхлэхэд өөрөө сэрүүн байгаа хэрнээ хөдөлж чадахгүй зөвхөн нүд гүүгээстэй. Маш өндөр нэгэн эмхтэй муухай инээч гисэн үүд хэсэгт харагдснаа алхаад дүү бид хоёрын голоор алхаад хөшгөний наад зогсов. Шууд эхэлж байгаа юм. Зүүдэлж байгаа юм. Яаж байгаа юм бэ? Шууд ивгүй юм болж шүү. Би ч түүнийг харчих санаатай дээшээ нүдээ гүйлэхдэл яг толгоон дээр жаахан хүүхэд завлайд суудсан. Гинэтэл толгооноос минь барьж байгаад амнаас минь юм сорч эхлэх. Сүнсэнд даруулна гэж ярьдаг үйл явдал болж ах шиг байна. Хагас амаа ангаагастай би хүчтэй чичирч эхлэв. Аз болж хажуул байсан дүү маань намайг чичрээд байхаар нь сэрэв. Бүх зүйлийн эхлэл энэ байлаа. Өрөө маань шкаф, тол, ор, хичээлийн ширээтэй болоод би гэдэг хүн чинь өрөөндөө ганцаараа байх сонирхолтой болов. Ихэн үедээ өөрийгөө хичээлээс болоод ядаргаанд орсон байх гэж бодоод хичээлээсээ холдон спортоор хичээллэв. Сайн байна. Нэмэр болсонгүй гинэ. Ээжтэй ярилцаж үзв. Итгэсэнгүү. Өдөр ирэх тусам зүүд маань улмал аимшигтай болж зүүд эхлэхээс өмнө радионы долгион шиг аимшигтай дуу чимээ За би өнөөдөр гэртээ ганцаар байгаа шүү. Хаалга дуусдаггүй. Радио долгион шиг аимшигтай дуу чимээ улмал чангарсаар. Шүн бүр хар дарсан зүүднээсээ сэрвүүгүй юу? Шууд л ээжийг дуудан орилно. Яг үнэндээ сэрээд гэрлээ асааж үнэхээр чаддгүй, зориг хүрдэггүй, нүдээ тасайнаастай чигээрээ ээжийг дуудана. Урт мөчтэй үзээрийн амтан, төрөл бүрийн эмхтэй сүнснүүд цаашлаад өөрийгөө орны буланд имээгээд сууж байхыг харах үнэндээ төвчшгүй байлаа. Ямар нэгэн шалтгаан байгаа нэг л юм болж энэ бол энгийн зүйл биш. Өсвөр нас минь байсан болоод ч тэрүү эсвэл надад үнэхээр итгэх нэг ч хүн байхгүйд ганцаардаад ч тэрүү улмал үг цөөтэй болж хичээлдээж эрс муудлаа. Сүүлдээ өөрөө ч санахгүй сонин юм яриастай. Гинэт ухаан ороод гарахаар тол руу харан өөртөө ярьж суун. Сургуулийн гадаа хүртэл ярьдаг байснаа. Хүүхдүүд намайг мэдрэл муутай гэж ярьж байхыг сонсоод
сургууль руу очихч сонирхолгүй болов. Нэг өдөр дүрмийн дагуу хар даран арай хийж сэрээд ээжийг дуудаад хамт унтах гэж байтал морьтой хүн коридороор гүн ирээд ээжийн өрөөний хаалганы яг үүдэн дээр ирээд зогсон нь галтогоонд аяг халбах унах чимээ гарсан шүн хамгийн сайхан мөч байлаа. Яагаад гэж байгаа юм бол ээж маань бас сонссон гэж байна. Тэр үеэс л ээж миний үгэнд 100% итгэж эхэлсэн. Бүх хамаатнуудыг цуглуулад бүгдээрээ нийлж байгаад 500-ын дэвсгэрээр багцлсан 2 сая төгрөгөөр дандаа л зургатаар гараад байдаг үзэж хардаг хүнийг гэртээ урьлаа. Орж ирвүүгүй юу шууд арцгаан гасаагаад миний өрөө рүү орчихов. Хамаатнууд бүгд гайхастай. Бүтэн нэг өдөр зарцуулсан цасл байлаа. Түшээ охин намайг харснаа "Танаа дүү чинь хайжчихсан юм?" гэж асуухад "Энэ байна" гэд эрэгтэй дүүгээ заатал "Биш ээ, эмэгтэй дүү чинь" гэв. Би чинь доороо ганцхан эрэгтэй дүүтэй. Хамаатнууд бүгд хүүхдүүдээ гэртээ үлдээчихсэн байсан юм. Нөгөө хүзэж хардаг их чирснэ. Хураа. Манай түшээ анх удаа сүнс харж байгаа юм аа гэв. Хамаатнууд бас л гайхастай. Эвгүй юм те. Тэр гэртэн сүнс байсан гэсэн үг ч бас нэг жоохон охины те. Хідэн өдөр нойргүй байсан хүн шиг 19 цаг өнгөрч байхад орон дээр толгой тавиад л шууд унтчихв. Энэ удаад зүүдэлсэнгүй. Үзмэрч гэрт байх хугацаанд л зүүдлээгүй байв. Шүн дунд нөгөө радионы чимээ толгой хагалах шахам сонсогдож байснаа нэг жаахан охин нүүрний өмнө тулж ирээд "Намайг явчихсан гэж бодсон уу?" гэж ёрын хоолоогоор инээв. Тэр үед би сэрээд дэрээ нортол уйлж байснаа сандаг юм. Хэд хоногийн дараа манай найз манайд хонхоор болов. Бид хоёрч миний өрөөнд жаал жуул юм ярьж байхад хувцсны шкафыг дотор талаас нь майжв. Найз бид хоёр зог тусаад байж байтал хичээлийн ширээ майжаад цонх тогшиж манайх 9 давхар тогшиж байснаа яг найз бид хоёрын налаад сууж байсан орны толгойг майжхад бид хоёр өрөөнөөсөө цухтаж гараад ээжээс гун найзындаа очиж хонов. Тэр үед найз манд бас надад итгэж ээж найз бид гурав нэг баг болов. Ашгүй ядаж ханьда. Тэ юм ганцаараа харна гэж хамгийн аимшигтай шүү дээ. Ханьда харна гэдэг бол нэг ойлгож байна гэсэн үг. Маргааш нь найз бид хоёр хоёулаа хичээлээ таслаад үздэг хардаг хүн олно гэд хайчхаа мэдэхгүй явж байтал зас нүүр нүдгүй шуураад бид хоёр хүнсний дэлгүүр орж дулаацсан байж байтал худалдагч иш дуудаад "Миний дүү зүгээр үү? Хүн хайгаа юм уу?" гэхээр нь үздэг хардаг хүн хайж явнаа гэтэл манай дүү дээр очоо. Уг нь оочр ихтэй байдаг юм. Гэтэ их чинь яриад өгч. Заа ёо. Гол нь чи яаралтай очихгүй бол болохгүй юм байна шүү гэв. Найз бид хоёр уухайн тас хилсэн хаягаар нь яваад очтол нөгөө ах хит 3 юм асууж байснаа босгож ирээд нуруунд дээр минь арх тургиж байгаад 2 3 ороолгов. Тэгснэ одоо шууд гараад энэ сүг өрг гэхэд нь гараад өргөх гэтэл толгой эргэн унаад өг. Унаад удаагүй бололтой ганцаараа сэрээд босоод сүүгээ хартал ерөөсөө асгараагүй байхыг хараад гайхан өргөлөө. Гэртээ очоод энийг үгэлаарай булан тохоо үдээж болохгүй шүүгээд ганг хомоол литр өглөө. Энэ ганг хомоол литр аягүй хүчтэй байд юм шүү. Тэ үнэртэй л холбоотой. Ямар нэгэн сүнсчдэр үнрээр хоолж болд гэд хідүүлээ ярьсан шүү дээ, тэ. Тэр шиг ингээд үнэрэн л аягүй ач холбогддог юм шүү. Гэртээ хараад булан тохоо бүрээр өөгүүлэн явж байхад балконы цонх гаднаас тогшохоор нь нүдэн анин балконоо хариусгав. Энэ өдрөөс хойш 7 хоног гэртээ зүүдэлсэнгүй. Окей, болж шүү. Хичээлийн 5 хоног суусан бараг ихнийх болов. Гэхдээ дахиад л зүүдэлж эхэлсэн. Өөрөө ч мэдлгүй ээжийг гайхширтал нь эвгүй юм хэлж байсан юм билээ. Орой ажиллаа тараад ирэхэд нь "Ээж, та зүгээр үү? Өнөөдөр өөрийгөө ойлгосонгүй юу? Ха. Таны сүнс чинь харин гэрт үлчсэн байна лээ." Ямар амар юм те. Өнөөдөр чинь энэ хавар алхлаа. Гутлаач ирээд таал байна лээ гэх мэт. Өөрөө ч санахгүй байгаа юм. Ээж дараа нь хэлэхэд нурууны ус босоод л ирсэн. Сая бүр миний хамаг ус босч шít. Үздэг хардаг хүн болгон дээр очиход нас нь дуусаж байна гэх хариу
Бөөн тусыг олсон засал ном, сүмийн пастор ч илүү хүмүүс ирээдч нэмэргүй ээж минь бүхүүл хүн рүү хандсандаа чаваас сүүлдээ зүүдэндээ харагдсан аимшигын зүйлүүдтэй хэрэлдээстэй зодолтоостой болов. 2 жил өдөр шөнө үзүүлсэн болохоор тассан бах өө. 10 жилээ арай гэж дайжгүй төгсөөд ээжтэй гайгүй оноо авсөө. Суурь сайтай байсан болохоор гайгүй байсан байх гэж бодож байгаа. 2 дугаар курст орох намар нь манайх байраа зарна. Ер нь бол гэрээсээ өөр газар хонхоор зүгээр байсан болохоор гэртэй л холбоотой байх гэж бодож байсан. Гэтэ ямар орой зартыг те ингэж удаан тэгэл байгаал гэсэн юм уу гэртэй мэдсэрэж. Ээж дүү хоёр хөдөө явж амьдрна гэв. Намайг хамт явал гэсэн л дээ. Дааж би зөрүүдлэн эндээ өөр ажил хийгээд амьдрна. Дүүгч бас хөдөө сургахгүй. Жаахан байр суурь олцоход дүүгээ аавна гэсэн шийдвэрт хүрв. Түрээсэлсэн байр маань 2 өрөө. Нэг өрөөнд нь манай найз гэрийнхэнтэйгээ амьдрна. Манай ажил 12-оос 22 цаг хүртэл ажиллана. Байдал улмалд ортох болов. Аргачгүй бизээ. Хар дараад сэрсэн ч ээж гэж орилоод нэмэргүй. Толтойгоо ярих минь эрс ихсэж найзуудтайгаа байсан ч өөрийгөө тусгаарлаад зожиг нэгэн болж байгаагаа өөрөө ч анзаарав. Толио хаасан ч орон дээр суугаад ярддаг. Толгой дотроос чамайг ээж чинь хаяад явсан. Чи өгсөн ч тэдэр чамайг дор хаяж 7 хоногийн дараа оолно. Чиний хажууд яг хэн байна вэ? Чи хинт хэрэгтэй юм бэ гэх мэтэр амиа хорлох тухай бодол тавтдаг байв. Энэ яалч хүнийг амар муухай тогшин сүнс бүр ингээд шүүгэлцсэн юм шиг байна да тий. Ажил дээр хүртэл цэвэрлэгээ хийж байгаад нэг имээ бол инээгээстэй нүдний бууланд гүүгээстэй ийм байдалтай 4 жил тэмцсэн надад амьдрал бол там шиг санагдаж байлаа. Булан чигдээд чимээ өөлд суусан мөчүүд дэндүү олон. Эсвэл үнэхээр би ээжийн эмээгийн зөвлснөөр шархаад явах ёстой юм болов уу? Үнэхээр би сэтгцийн асуудалтай юм болов уу? Гэх бодолч тоймгүй олон эргэлдээстэй. Одоо бодоход тийм жаахан хүүхэд яаж тисэд гарсан юм гэлтэй. Шүн ажиллаа тараад гэртээ ирээд унтах гэтэл ард үнэхээр юм дуурайд унтуулдаггүй. Маш их айдастай. Утасныхаа камерыг гаргаад зураг дартал хувцсны шкафны дээр толгой цухуугаад инээчихсэн байв. Тэр зургийг хараад хаашаач хамаагүй цухтаамаар байсан ч хүнчлэн дотроо ороод уйлахаас өөрөөр бие маань хөдөлсөнгүй. Болж бүх зүйлүүдтэй тэмцэн бууж өгдгийн даваан дээр ажлын ихч манай нөхөр бөө юм аа. Чамайг харчгаад энэ охины нуруунд дээр хүүхэд зүгдээд амь насыг нь авах гээд байна. Нүдэндх гал цог нь бүрэн унтрах гээд байна гэд байна гэлээ. Зүрхэнд нарны туяа татах шиг л болоод авраачтай айна гэдэл шууд л уйлж гарав. Ажлаа тараад гэрлүүгээ биш өөр айлга руу явж байгаа болохоор ирч хүчтэй байлаа. Гэрт нь очиод онгод тэнгэр нь буугаад нэр жил асуун миний гарнаас барьж байснаа шууд л уйлаад эхлэв. Иви минь дээ ийм жаахан балчирт яасан ч хэцүү байсан болоо гэв. Би ч хамт уйлаастай, түшээн гайхастай. За балчир минь миний нэрхийг зүгээд яв. Гэртээ очиод зөвхөн өөрийнхөө өргөнд ганга асаагаад маргааш хүрээдэр гэв. Хилсэн ёсоор нь гэртээ оронгуудаа шууд л гангаар асаалаа. Тэр шөнө ойрын хэдэн жил унтаагүйгээрээ жаргалтай унтлаа. Маргааш нь ажилдаа гарах гэсэн өрөөний хаалга гаднаас нүдээстэй. Мэдээж хүн биш нь тодорхой. Гэхдээ надад ямар ч айдас мэдрэгцсэнгүй. Ажлаа тараад бөө дээрээ очтол өрөөндөө ганга асаасан болохоор өрөөнд чинь орч чадахгүй чамайг дагаад хүрээд иржээ гэд хингэргээ нүдэж байснаа хит гурав хүчтэй дэлтэл миний толгой эргээд эхлэв. Толгой дотор хүзлийн муухай хоолоогоор инээж байснаа толгой задлах шахам чанга хашгираад чимээгүй болчихов. Биенээс минь том чулуу аваад хайчихсан юм шиг л хөнгөрөөд дээр нь яагаад ч дулаацдаггүй гар минь халуу төөнөж байлаа. Фүү. Ямар ийггүй те нөгөө онгот нь би энэ үзээрийн зүйлийг хөөж чадахч яагаад чамааг энэ олон жил зовоосны мэдмээр байна. Хингэргэндээ хорчглоо. 3 хоног юу ч идэж уулгахгүй байхад хэлэхгүйгээ тайчдаг юм. Балчир минь чи 3 хоногийн дараа энд ирээрээ. Эрэхтээ хоньны ноос, дэрс, дандаа өмсдөг хувцас өөр юу ижлээтэй авчраарай гол зүйлээ хийншүүл гэж байна. 3 хоног бол гэртээ үнэн жаргалтай унтаж байгаа юм аа. Нөх хингэрэндээ үлдээсэн штэ сүнсийн те. Найз чатаар ойрдоо ямар чанга хүрхээд байна энэ төр. Ирч хүчээр дүүрэн би 3 хоногийн дараа яаран бөө дээрээ очлоо.
Очтол түшээ өөр 2 том биетэй залуу 3 бол миний авчирсан норс дээс хувцас идэ ундаг аваад гарлаа. Намайг нүдэ нээж болохгүй шүү гэд хингэргээрээ толгойг минь тойруулаад илтгэд би гэдэг хүн үнэхээр их амар амгалан мэдэрчгсэн сууж байлаа. Хингэргэн дотроо туршсан нөгөө намайг зовоогод байсан зүйл идэ ундаг хараад бас миний хувцсыг хараад намайг байна гэж андууран идэ зооглож байх үед нөгөө 3 юучгүй боллон шатаасан юм байх. Хувцаар бас шингэдэм бах та. Хувцаар одоо ингэ сүнсийг хуурж ийн гэсэн үг шүү дээ. Хувцас одоо идэ ундаар бүх зүйл дуусны дараа онгодоос нь ямар учиртайг намайг зовоосон юм бэ гэхэд балчир минь чи мэтгэл байх. Бар залуу насанд чинь ирсэн чатга чиний аймыг авч удах ёстой байсан ч зүүн нүдийн чинь аван оджээ. Зүүнүүд маань баг байхад гинтээд хараагүй болсон юм. What? Баг байхад нь чатга хараал эцтэй хараал хийлгүүлсэн юм уу? Тэгээ хараал нь нэг нүдийг сохруулчихсан юм байна шүү дээ, тэ? Амийг нь аваагүй сохруулчихсан юм байна нэг нүдийг. Намайг морцсны дараа улаачтай баярснаа хэлээрээ. Өвөө дээрээ ирж минь дустаа яваараа балчир минь гэв. Энэ онгод нь яриад байгаа шүү дээ, тэ? Энэ өдрөөс хойш амар тайван болсон би. Ажлаасаа гарan ээж дээрээ ирсэн юм да. Ээж гэдэг хүн юу ч болсон үрийнхээ талд бат зогсох ганцхан хүн мөн гэдгийг ч ухаарсан. Одоо бодоход тэр үед багштаа хүртэл баярлаж явдгаа хэлэх хэрэгтэй байх. Сартаа хитгэн удаа очиж байхад ээжийн минь хэлсэн зүйлд хитгэн эрдсэн дээр дандаа өвчтэйгээр авч байсан байна лээ. Буянтай багш вэ шүү хөрхий те. Гэхдээ тэр явдлаас хойш би нэг ч зүүдлээгүй бол биш. Одоо ч зүүдэлдэг. Гэхдээ сардаа ганц ч юм уу маш багассан. Зүүдлээд эхлэх үеийн тэр толгоон доторх радионы чимээ одоо бүр чанга болоод яг л дэлбэрэх гэж байгаа юм шиг болсон. Гэхдээ толгой харах шахам өвсний дараа аимшигын зүйлүүд харах биш. Маш бодиттой амьдралтай ойр зүүднүүд зүүдэлж байгаа минь нэг ололт бололтой гинэ. Яа бас л дуусаагүй л байна да тий. Энд нэг хүн гисэн мэт тэр радио шиг дуу чичиргээ яг мэдрэгддэг шүү. 10 жил байхад тийм сонин долгион чичиргээ шиг зүйл мэдрээд л сүнсэнд харуулцдаг байсан. Тэр нэг радионы тийм нэг гэсэн одоо энэ чимээл яриад л ах л та тий. Одоо энэ чимээл гэсэн үг үү? Одоо энэ чимээл улам чангараал. Энэ хүү чимээл гэсэн үг үү? Ингээл улмал чангараалаа. Эхэндээ шүн унтахаас ч айдаг байлаа. Сүүлдээ тасаа тэмцэж эсэргүүцдэг болсон. Гэхдээ гэрээхэндээ огт хэлж байгаагүй. Одоо бол хаяал нэг зүүдэлдэг. Гэхдээ баг айхаа тоохоо болсон. Даруулчлаа штэ. Хурдан сэрээ зүгээрөөгөө цайлаар айлгана гэж бодоо юу. Гэдэл зүүдэндээ учиргүй уурлаад сэрдэг. Өвөө минь лам хүн байсан. Сэрч чадахгүй нөгөө юм нь бүрт хамлаад байвал өвөөгийн зааж өгсөн хид хідэн мэдмий зүүдэндээ уншихаар би аяанда тавираад ирдэг. Харин хөдөө гадаа хээр бол хамгаалтгүй үнэхээр явж чаддаг. Сони тэ хөдөө гадаа уг нь гайгүй баймаар юм тэ. Хөдөө гадаа тийм тогшин байт юм уу ер нь. Эвгүй газар хоноо шүнжин тентхийн юмтай тэмцэлтэй таарна. Тийм болохоор эвгүй санд бол үүр цайж гэгээ ортол унддгүү. Жаахан мэдрэмж өндөр хүмүүс тентхийн мэдрэгдээд байдаг юм шиг санагдаа. Нилээн л мэдрэмж өндөртэй л харагдчихээн да. Нөгөө түүхий бицүүн хэлсэн маань харин тийм ээ сүулдэ бүр зодтолтож үзэн шүү дээ. Орой болгон унтахаас өмнө зүүд манагчийг үзгээрээ биен дээрээ зураад унтцдаг байсан гинэ. What? Пүэнд нөгөө мэгзэн байна, guys. За хэдүүлээ бөөнөр ямар ч нэг өөртөө нэг ариутгах чи заяа. Мигмид зэвэд эрчин жанраасаг дэмэд чимби бамбуу жамбиан дүгдэн малуй жомцод санвдаг ганжин хаави зүжин зонхова лувсан дааггүй шавлаач улбаанд зя одоо хэсэгтэй гайг баха нөгөө тус болдог мэгзмэ гэж хэлсэн байна. Нойр мо ядрах сэтгэл санаа тавгүй үед энерги суларч юмд хөртөг юм шиг санагдаа гэж. Ер нь бол бас л чухал юу холбоотой л доо. Нойр одоо энэ ядрах гэдэг чинь хүний энерги ингээд суларч байгаа шүү дээ. Яг тийм тэр үед нь л гаднаас ямар нэгэн нөлөө төлөвлөсөд амархан болж байгаа байхгүй тий. Энд гэхдээ ямар сони дахиад хүн биш. За тэр радио долгионы чимээ яг надад сонсогддог шүү. Хөвтөл анх айдаг байсан. Одоо дасаад хурдан дуусаасаа гээл хэвдэг дээ. Эсвэл тарих мэдрэлийн асуудал байгаа юм бол тийм асуудал байд юм уу Онш. Энэ бол инжен tinnitus гэж маш бага татамжтай долгион сонсогдох өвчин бий. Орой унтахдаа дээлтэйвэ хөгжим тавьж унтаад үзээрэй гэж юм те. Аудиограм хийлгэж мэдрэлийн эмчт үзүүлээрэй. Тэг хүүний давтамж сонсох юу нэ өөр байд юм шиг байна зөө. Одоо ингээд tinnitus relief sound энийг сонсохлоор гайгүй болох хэрэгтэй юм байна. Энийг сонслоор гайг болох хэрэгтэй юм. Энэ бүр 2,500,000 хүн үтсэн биш те.
Одоо энэ дээр л нэг шалгалт хийгээд идэв. Одоо ингээр зөксөж байгаа заяа. Одоо энэ хацаас сонсож эхэлж байна надад л. Тэгээ одоо нөгөө нохоо муур энэ чи бас амар сонсдог гэдэг байх шүү. Бүр эндээс нь багаас нахуулаад ингээд юм сонсоод ингээд гайхаад байдаг. Йоо, эвгүй болж дотор муухаарч байна. Та нарын дотор муухаарч нусаа. Эвгүй юм байна. Боли 20,000 хүрч чадахгүй байна. Тэгээ зарим хүмүүст энэ бүр эмзэг байдаг. Гэтэ миний гайгүй би 20,000 та идэх зарим бүр өмнөөс бас сонсоод жоохон дотор муухарсан байж магадгүй. Надад бол тэнгэрийг хаагарах гэж байгаа юм шиг олон хүмүүс чанга инээгээд байдаг гинөө. Радио долгион идэх бол яг ядрахаараа тийм юм сонсдог гинэ. Радионы чимээ шиг юм яалч хүүши хүмүүстийг сонсогддог юм уу? Радионы чимээ яалч сонсогддог шүү. Өдөр 10 минут дуу хийх гээд сандал дээрээ суугаараа унтчих. Сүнс хий бид радио долгион үйлслэр дамжиж холбоо тогтоодох мөн Wi-Fi интернет. Бүгд яг одоо интернет унтраа guys. Биш болохгүй байна. Тэгэхээр бичлэгээ үзэж чадахгүй штэ. Радионы дуу гэдэг нь мэдрэлийн ядаргаа шүү. Эмч үзлэр бас юм ядаргаа бэд юм уу те? Стааг удаал сонсч. Ингэнэ астрал аялал оролдож үзээд бүтлгүүтээ тэрнээс хойш үе үечихэн шуугаан чишргээд орж ирдэг болцсон. Нэг хэсэг унтаж чадахгүй яг хэлбэлзэл орох гээд байгаа үед нь босч мосч цонхоор харж марсан шигээ байрлалаа гялс өөрчлөлт өгөөж үлээ. Хэлбэлэлд аль хэдийн орчвол тэгэл майн тарнаа уншаад хүнжил мүнжлөөс нэг юм татаж матаад эсвэл намайг хаалгаар нисгээд авч гарах гээд байна гэдэл зүудлээд байдаг байсан. Одоо ашгүй гинэт болцсон. Ямар аамри. Хөөе. Астрал аялал зүудлэх гэж ингээд болохгүй юм дуудсан юм уу? Болохгүй хэмжээст орсон юм шүү. Астрал аялал гэж сонсч ирсэн мэт ингэж зүудэндээ ингэж гадуур аялаад сүнсэн биеэр яг хэлж байгаа штэ. Би бол астрал аялал хийх гэж олон жил хичээсэн. Юу нь бууж өгсөн. Эвлэрсэн хувь тайвантайгаа. Тэгээ астрал аялал хийх гэж үзэж байгаад өөрийнхөө сүнсэн биеийг гарах гад тэгээ тэр сүнсэн биеийг нөөр сүнснүүд хараад тэгээ ингэ авч явах гээд байгаа юм болов. Аамрын те. Тийм кино хийвэл алах юм шүү. Гэл астрал аялал гэж хүмүүс яриа л те. Гэл астрал хийх гэж сүнсээ биенээсээ гарах гэж ингэ зовж ирсэн. Тэр нэг хальт ингэ гараад тэгээ ингэ сүнсэд өөрснө хорогдоод сүнсгээ удцсан. Ер нь бол зөвүүн түүх байна. 10-аас 8.4 гой түүх байна. Ер нь бол их дайжгүй түүх байна. Guys, та нарт нэг маш гайхалтай мэдээ дуулах юм. Тэр нь болохоор юу вэ гэхээр штэ. Яг одоо миний гартаа барьж байгаа энэ хүү Бонокос вэ штэ. Монголд анхны 100% дахин боловсруулсан савлгаатай анхны ус болж байгаа. Анхны брэнд, анхны ус. Гайхалтай биш гэж үү? Ингэснээр энэхүү амжилтаараа Азад яг 11 дахь улс орн болж байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг Япон, Солонгос гэх мэт өндөр хөгжилтэй хундраа дахин боловсруулдаг улс орнуудын араас нь яг жагсаад хоцрохгүй явж гин гэсэн үг. Хунцар савыг ийхүү хүнсний зориултаар дахин боловсруулах нь одоо анхны түүхий дээр боловсруулснаас 29%-аар хүлэмжийн хийг бол бууруулдаг байгаа. Тэгээ ер нь сүүлийн үед хүмүүс нэлээд ярьж байгаа те дэлхийн дулаан арал хүлэмжийн хий азотын давхарга гээл те. Тэгээ тэрний бол эсрэг маш тус тэмтэй байгальд ээлтэй алхам хийж гин гэсэн үг. Энгийнээр хэлбэл та хэрвээ өдөрт жишээ нь 3 Боноко усыг уух юм бол нэг модны нэг өдөрт шингээдэг нүүрс хүчлийн хийг бол хэмжин гэсэн үг. За тэгээ та бүхэн надтай хамт байгальд хайртай сонголтыг өөрийн өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлээрэй. Guys. За дараагийн түүх. Боомлж өгсөн самганы сүнс хүн хормойддог болсон түүх. Яа. Энэ түүх чи нэлээд алдартай түүх байхаа тий. Хэдүүлээ уншиж байгаагүй санагдаж байна. Завханд болсон явдал юм уу те? Завхны нэгэн сумад ийм хэрэг явдал болж байжээ. Тодруулбал 2000 оны дундуур. Тэний би яг сонсч ирсэн санагдана. Нэг баримжаа байна. Энэ ч бол алдартай түүх штэ. Та хэдийн зарим баг мэдэх байх. Тодруулбал 2000 оны дундуур сумын төв дээр 60 настай нэгэн эмэгний сэтгцэд өөрчлөлт орж улмаар өвчнөн сэтэрч нэг л өдөр өөрийгөө боомлсон байдаг юм. Тухайн үед хүүхдүүд нь туурах тустай гаран айл өрх толгойлж айлын гэргий болсон байсан бөгөөд тэр самган зээ охинтойгоо умгар жижиг гэрт амьдардаг байжээ. Сэтгцэд нь өөрчлөлт орсон самган намар оройн сэрүүнд гудамжаар хөл нүцгэн гүйдэг болжээ. Тийм байдлыг харсан нутгийнхан үнэндээ
айж жиирхдэг болж өөртөө нь ярилцах хөнгүү босон тул галзуу мэт явдаг самган сүүлдээ сургуулийн жаахан хүүхдүүдтэй хэрүүл уруул хийж өөрийг нь тоохгүй байхаар байшингийн хан руу хараад хашгираад орилоод ширлдэг болсон гэж ярьдаг юм билээ. Нэг бодлын өрөвдөлтэй юм те. Нэг бодлын амир гэртээ орж ирсэн гадны хүнийг хил амаараа доромжилж элдв авир гаргаж нулимаад суулгадаггүй. Заримдаа бүр орсон хүмүүсийг айлгаж ичээн орондоо чармаа шалдан хөвтөж байсан гэлцдэг. Хэрэг гарах өдөр баг охиноо тэтгэврийн мөнгөндөө явуулсны хойгуур өөрийгөө боомлсон байдаг аж. Сургуулийн завсарлагаанаар хамт амьдардаг охин хэвтэрт байгаа эмээг эргэж гал хөсхийг нь түлж өгөхөөр эртэл гэртээ чармаа нүцгэн тоонноосоо боомлсон байдалтай байжээ. Айж сандарч балмагцсан жаахан охин хамар хашааныхаа айл амьтад дуулгаж аав ээжтэй хил дуулахаар сургууль руугаа ухаан жолоогүй гүйсэн байдаг. Ийхүү жам ёсоороо бурхан болоогүй талигаачийн сүнс тэр хавьдаа хорогдож орой үдэш тэрүүгээр явсан хүмүүсийг шоглож хормооздог болсон талаар нутгийнхан ам уралтан ярьж зарим бүр бие дээрээ үтсэн гэж ярьцгаадаг. Гэхдээ тэр самганы сүнсэнд шоглуулсан хүмүүс удалгүй бурхан болсон үний юм инэ. What? Түнчлэн айл саахалтай айлууд нь хашаага буулгаж аваад нүүгээд явсан бөгөөд тэр хавар хашаачгүй болж ил хөл задгаа болсон юм. Сумын төвийн дунд гудамжны дээвэр байдаг айлын хүмүүс орой үдэш явхаараа үнэндээ жиирхэж нурууных нь ус босоод явж чаддгүй болсон гэдэг. Учир нь энд нөгөө самган боож хүсэн гэж бодохоор тэр юм. Тэр сүнстэй таарч хормоодуулсан хоёр ч хүн бурхны орныг зорьсон түүхтэй. Нэгэн тус сумын цэцэрлэгт ажилладаг байсан бөгөөд нэгэн орой тэр ил хууль газраар бүр хийдэ уралдаж гэрлүүгөө явж байсан түүнийг гинэд нэг хий юм хормоноос нь зуурч нэрээр нь дуудаад хөлийг нь тусчихсан гэдэг. Үхтлээ айсан тэрээр димийл алцаан доогуура шороо цацаж мэддэг мэгзэм таринаа уншиж салсан бөгөөд яаж гэртээ орж ирснээ ч санахгүй ухаан сөхөөгүй амтан орж ирсэн гэж хүүхдүүд нь ярьдаг юм. Тэр явдлаас хойш түүний бие муудаж элдв өвчин зовлон ороосоор өөд болсон гэдэг юм билээ. Ийхүү 60 насныхаа босгон дээр үр ач 30-аа үзээ жаргаж суух ёстой байтал өөрийгөө гэрийнхээ тоонноос боомлж муу мухаар өгсөн хэмээн нутгийнхан үр хүүхэд нь тиймч таатай хандахгүй байсаар сүүлдээ нүүр хийх газаргүй болсон хүүхдүүд нь төрлөх нутгаа орхин одоо энэ Улаанбаатарт өгнөд олон жилийн нүүр үзэж байна. Өрөвдөлтэй л юм те. Хүүхдүүд нь одоо тэгээд ямар буруу байх вэ чааваас. Тэр самганы талаар үнэн худал мэддэхгүй зүйл амнаас ам дамжин яригддаг байсан. Талигаач болсныхан дараа оршуулсан бөгөөд хэдэн сарын дараа нөгөө самганы чин шарил хөндөдөөгүй хിവэрэ байжээ. Юу гэсэн юм? Халуунд хөөгөөд босоод суучихсан. Үс хумс нь амар урт ургасан байсан гэж. Юу гэсэн ил тавьсан юм уу? Уг нь оршуулсан гэж аастай. Тэгэд хүүхдүүд нь бензин цацаж шатаасан гэхээр арт түмний дунд яригцсаар байгаад одоо бүр ортаас мартагджээ копи гэж. Энэ угаасаа ер нь жоохон алдартай түүх, боомлж өгсөн самганы түүх гэл ер нь нилээ баабагал сонсч санагдаж байна. Тэр юмгийн тэгж нас барахад үр хүүхэд нь ямар буруу байх вэ? Балаа юм гэж харин тийм ээ. Их сурвалж нь хаанаас асан бэ? Ийм явдал болох нь болсон. Гэхдээ үр хүүхдүүд нь одоо хүртэл байгаа шүү дээ. Эмзэлхвээ дээ гэж юм. Эс аав дээр ярьж байсан шүү дээ олон жилийн өмнө гэж. Харин айгүй олон жилийн өмнө сонсч ирсэн. Бараг эс аавдыгаас сонсч ирсэн байх та тухайн үед. Яа эвгүүл түүхийн түүх бол мэднэ. 10-аас 8 өгөхөр байна. За хэдэн богинохон түүхүүд уншия. Ойр төлөө богинохон түүх юусэн уншааг байх. Ингэнэ. Игч маань жоохон байхдаа хөдөө найзуудтайгаа уул хаданд авирч тоглож байгаад нэг шар ууттай юм олсон гэсэн. Ингэж хэлсэн үгэд эвгүүтэй. Энийг уншиж л яалаа. Уутыг нь задлаад үзтэл дахиад уутаар давхарлаад боочихсон. За guys сургамж. Нэг давхарлаад боосон ууттай тийм ялцанхай юм байвал ер нь л жоохон орхит юм штэ. Ер нь бол нэг оролдоод хэрэггүй л байдаг. Хүүхдүүд л юм хойно уутан доторх зүйлийг хармаар санагдаад тайлаад үзтэл хідэн давхарч уутаар давхарлаж боосон байсан мэдэхгүй. Доторх зүйл нь харагдахгүй байсан гэсэн. Түлээл димэн штэ. Түлээ хайлтаа ахын нүнрээ. Ахын нүнэр битгий тийм ухч юм уухай. Юу ч байж магадгүй штэ. Гэхдээ задлах тусмал уутны өнгө нь ягаарад тэгж уут улаарад
уутыг задлаад үзтэл бялах гээд л нүүрэн амруу улаан хүрэн цус садраад игч маань айгаад тэндээс хар ирчээрээ гүйж хараад дараа нь хэд хоног биеийн тав үүрэх шок норсон юм шүү. Өвөө маань учрыг нь асуух гээд нэг сайн ламд үзүүлсэн чинь улаан цуснаас их айсан байна. Сүнсэн зайлчгаж гисэн юм гинлээ. Тэр улаан зүйл нь хүний ихэс байсан байгаа юм. Ихэс гэж та хэд мэдхүү? Хүүхэд төрсний дараа хүүхэд байдаг тэр гадных арьсан тэ зүв буруу ярьж гэнэ үү? Тэгээд зарим хүмүүс тэр ихсээ авч үлддэг имлэг дээр тэгээд янз бүрийн домон байд юм шиг үлээ. Гэтэ ер нь бол сүүлийн үед бол имлэг дээр баг шууд устгуулж байгаа. Яг бол нөгөө бас тодорхой хэмжээний хүний биений хэсэг учраас нөгөө ням бактери янз бүрийн байдаг. Тэрийг янз бүрээр ярьд юм бэлээ. Хөдөөний хүмүүс чинь хээгүй штэ. Тиймэрхүү зүйлээ ууданд хийгээд л хээр талд хайчдаг гэж ярьж билээ. Яа хэвүүлийн те. Манайхаас тэр нэг хэсэг бас хаамаагүй юм хайдаг байсан. Одоо бас арай гайгүй болсон баха. Таньдаг ах маань нэг дүүтэйгээ хамт уулан самранд явж байгаад модонд өлгөөтэй ууттай юм байхыг олоод задлтал баахан чихэр бичээнд байсныг олж идээд байжтал уутны ёроолт нь өгсөн ялах хүүхдийн цогц байсан гэсэн. Би юу уншиж байё? Амар юм бэ. Юу үлийн задлаад идэл байдаг гэнэ. Ямар зөрхтэй бэ ёо. Тэгээд уудан чихэр бичээ хийвэл тэгээд идэн штэ. Ер нь бол би өмнө хэрвээ 12 тахтад яасан бол итгэл байсан баха 10 маргатай тахтад. Шаарсан бол тэгээд хамаатнуудтайгаа явж байгаа л хоо гээл те. Хүүхдийг нь заавал нутаглуулдаг гэлээ штэ. Танаа ах тэгээд зүгээр үү гинэ. Яана дөнгөж төрөөд нас барсан хүүхдийг тэгж ууданд хийгээд баагаан чихэр бичээнээр дүүргээд хэр хайдаг гэж сонсч ийсэн юм байна. Танаа ах тэгээд зүгээр үү муу юм шүүлчихдэг гэсэн санагдах юм гинэ. Эвгүүлийн те. Би бас багадаа тоглож яваад цаасан хайрцаг байхаар нонголтол дүүрэн чихэр жимээс амстан байхаар нь идээд л ухаад байсан чинь ёроолт нь хадгаар ороосон хүүхд байсан. Ямар амар юм бэ? Мич хүүхд тоолно гэж амар тий. Би бол яг хуу хадганд ороосон хүн харж ирсэн. Гэхдээ бүр хотод штэ. Одоо яг хуу хотын төвд биш л тий. Та хэд хожруулна гэж мэдхүү. Тэрний тэр хавцаа бүр ингээд цэвэр усны юутай нөгөө замынхаа уурталт дугуйтай явж байгаад би нэг холоос харсан чинь өнгийн хадагтай юм байсан аахгүй юу? Ингээд холоос хараад ойлгомжтой. Тэгээ ингээд дугуйтай ойртол юу юм бол таа гэдээ ойртсон чи ойртох тусам нэг яалч хүн болоод байна. Тэгээд ингээд очсон чинь хүн байсан. Тэгэл хүн байхыг хараад нилээ ингэж доош дугуйтай явж ийж байгаа яг жоохон нилээ тулж байгаад харсан. Тэгээд амар эвгүй байсан надаа. Хадганд ороогоод ингээд хүн тавьчихдаг. Тэгээд ингээд тэр хадгнууд нь зарим нь ингээд хийсэл хин тэндээ ингээд иши тийш явна штэ. Тэгэл би айгаал шууд явсан да тэндээс. Гинтл тэнгэр бүрхэг болоод амар эвгүйсэн. Тэр ор миний амьдралдаа 2 дахь удаа л нас барсан хүн харж ирсэн үе тохиолдол. Ихсээ иддээ штэ. Эсвэл модны доор буулдаг. What? Ихсээ иддэг за арайгүй баха. Энэ дээр битсэн биш үү? Ихэс гэж юу гэдэг. За намайг зүв хийсэн байна уу? Хамтдаа шалгацгаая. Миний эрүүл мэндийн боловсрол, биологийн боловсрол ямар ч вэ харцгаая. Ураг эхийн сав буюу умайн хананд бэхлэгдсэн хэсэг ба түүгээрээ ихс авах шимт хижээлээ хүн суцаар дамжуулан авдаг. Хүүхэд төрсний дараа ихс савнаас бүрэн хохурч гарч ирдэг. Түвшиг суу муу. Яг хүний 30-40% зөв хариулсан байна. Ихэс яг илэг шиг юм байд юм байна лээ. Төрчгöd харж байсан эвгүй гэж гэхдээ авах хүсэж төрөөгөө. Кардашаныхаа яасэ. And I decide to marinate some juicy placenta and cook it up and serve it to everyone for dinner. What you making? This is real placenta. Юу нэг иймхүү харагдана. Иймхүү нилээн овоо том юм харагдана. And cook it up and serve it to everyone for dinner. What you making? This is real placenta. Excuse me? You could order it online, but you Placenta? can't tell anyone the way placenta tastes. What does that mean? Ингэж тохиолдох тайхт. Гэрийнхэндээ мах шарж өгөөд эцнийхэн дараа саяхан ихэс байсан шүү. За дараагийн түүх. За энэ өстө яг бүр цаг хугацаатайгаар битсэн байна. Инглиэрээ бас нэлээд үнэн боож таардаг. 2018 оны 11 сарын 15-нд ажил таарж ирээд балкон дээр тамхи татаа зогсож байсан. Манай дээд айлаас даавуу унах шиг болоод харсан чинь манай дээд айлын 16 давхрын залуу хүсэрсэн штэ. Бүр унаж байх явцдаа дээшээ харцсан. Над руу хараад инээгэдж байгаа юм шиг харж байсан. Одоо ч тод санагддаг.
тэр хүний хамгийн сүүлд харсан царай нь миний царай. Ямар эвгүй юм те. Тэр явдлаас хойш би байнга тэр царайг зүүдэлдэг болсон. Бүр өтөр болгон. Тэр явдлаас хойш нэг удаа баг зэрэг ууцсан байх үед ягаад ч юм надад хүсрэх тухай бодол гинэт төртий. Ямар амир хорогдсон юм бах та. Манай дээд айлд бас энэ явдлаас бас яг 1 жилийн өмнө ах トゥ хоёр муудалцаад ахыгаа алж байсан тэр байранд ямар нэгэн муу энерги байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байгаа. Тийм нэг эвгүй байрууд ер нь байдаг байсан шүү те. Одоо энэ тэнд бас нэг байрууд сонсогдол байдаг. Тухайн үед бол тэгэл муухай байр гээл яг уу бас бодлоосоо ч гэсэн болдог байх л та. Одоо ингээл нэг байр нүүжрэл за энэ байр нэлээд болдогдоо гэж бодцохоор л нэг хар бараа юм бодогдол тий. Тэр бас нөлөөлж байгаа. Сэтгэлээсээ бас нэг нөлөөлж байгаа. Бас нөгөө талаараа бас үнэхээр муу юм шүлцсэн байдаг гэж магадгүй тий. Тэгээд нүүснээс хойш арай гайгүй болсон бурхан минь. Тэгтэл танихгүй тэр хүн байнга зүүдэнд орж ирээд надад ямар нэг юм хэлэх гээд байгаа юм шиг ангалцаад байгаагаар зүүдлэгддэг. Маш хэцүү. Энэ байдлаасаа бүр мөсөн салмаар байна. Хэрвээ ийм асуудалд ороод ангижирч байсан хүн байвал балиар зүйлээс салахад туслаач гэд. Энэ бүр туслаач гэсэн түүх байна. Бүр яг бодит гэдэг нь бол бүр мэдрэгдээд байна. Сэтгэл засаж дээр очих гэж зөвлөмөр байна гэж байна. Хүн нөө зүйлж ном зам шуулж сүлд хиймрээ дуудуулсан юм уу л гэж. Харин ийм хийхгүй л бол өстой болохгүй л тохиолдол байна да. Зүүдэнд ирээд гэхээс илүү чамд маш тодор үлдсэн голчин орцсон явдал болохоор байн бодогдоод тэгээд зүудэгтэй байгаа байхаа. Тэр ихний комментиг хэвшил болохыг хичээгээрэй гэж байна. Тэр нь ямар коммент вэ? 10 жилийн найзын маань хөрш ихч номын цагаан солиотой гэдэг л байсан чааваас нэг ихтэй хөрш амьдардаг байсан. 9 давхарт амьдардаг. Тэр ихч орж гарахт нь шатан дээр тамхи татаад юу байна анаа эндүү гээл асууж идэг байсан гэсэн. Тэгээд нэг өдөр тэр ихч гэрийнхаа балконоор унаад нас барсан гэсэн. Тэгээд өнгөрөөд удаагүй байсан гэсэн. Манай найзуудтайгаа жоохон дөрвөөд оройдож л тээ. Тэгээд тэр үед лифт эрт зогсчдөг үе байсан юм да. Хуучны байр. Харин лифт 9-10 маргааг зогсчдөг байлгүй те. Бас нэг цаг махтай байсан шүү нэрэ. Дээшээ алхаал 6-7 давхар гээл явж исэн. Тамхи үнэртэй л явцсан гэсэн. Тэгээд 9 рүү ойрт тусам улам илүү үнэртээд гинэт нөгөө ихч санаанд нь ороод уусан юмж баг гараад 8 давхарт хэсэг зогсоод нүдэнд нь урдн тамхи татаад сууж идэг царайн санаанд нь ороод 9 рүү гарч чадалгүй нилээн зогссон гэж байгаа. Тэгэл дүүрсэн гээл гэрийнхаа түлхүүрийг бариад нүдтэй анаал гүүсэн гэж байгаа. Айсан хүнд хаалганы түвжээ тайлна гэж алаан болсон гэж байгаа. Тэгэл түлхүүрдэл ороод хаалга хаахад хаалганаас нь хүн татж байгаа юм шиг их хүнд хаагдсан гэрж ярьж байсан. Ёо. Ямар муухай түүх вэ ёо. Өөрөө сүртэй ярьдаг хүн их айж байж билээ. Манайх доод 5 давхарт нь байдаг байлаа гэж гинэ. Ямар амир юм те. Үргэлжлэл байна. Хичээлээ тараад ороод ирсэн. Имээ бөө юм боллоо. Баларлаа гэж сууж ин. Яасан гэсэн. Сая том өрөөнд зурагт үзээж сууж исэн. Дээшээ айл балконоор хог хайчлаа гээл уур хүрээд балкон руу гараад доош хартал хүн унтсан байна штэ гээл орилоод ороод ирсэн гэсэн. Эмхтэй эрэгтэй мэддэхгүй хамар амнаас нь цус садраад амар юм байна гэж ярьж биж билээ. Тэр хүн нэгч байсан бэлээ чааваас гинэ. Ямар амар ээ. Гэтэ ер нь юу штэ одоо энэ сүүл үеийн байрууд ерөнхийдөө нэх айхтардаг гэж бас том онгоохгүй хамгаалттай болцсон. Хуучин бол яг нөгөө Оросын дээр үеийн одоо 9 давхруу те бидний нөгөө угсармал 9 давхрууд чи ер нь бол тийм юу байгаагүй шүү дээ. Цонх сайхан нээвэл дарваатлаа нээлгэн зарим айлууд өөртөө юм төмөр хамгаалт авч тавина те. Тэгээ надад бас нэг иймэрхүү түүх тохиолдож ийсэн. Түрүүний ярьсан одоо нөгөө хүн нас барсан хүн харж ийсэн гэдсэн шүү дээ. Эхнийх нь болохоор яг ингэж өндрөөс унж ийсэн жоох хүүхдээс 8 настай ч үлээ тухай 7-8 та хүүхэд яг тэр угсармал 9 давхарт манай хуучин 14 хороолт байсан байхгүй юу. Тэр 8 давхраас унсан хүүхэд хаа. 9 давхар байрын 8 давхар дээр нь ингээд балкон дээр ингэж төмөр сараалж байдаг штэ. Балконы хамгаалт тэрнэр ингэж зогсож байгаа. Тэгээд гид тэр нөгөө сараалж нь таг унцсан. Тэгээд ингээд тэр чигтээ унаад яг унсных нь удалгүй би ингээд хажууд нь байрных нь нөгөө тал тоглож гэсэн чинь нэг найз маань таарад сая тэнд хүүхэд яачлаа унчиж гээд хүүхэд байна. Тэгээд гэж би ч тухайд юу тийм мэдхгүй жоохон
тэттэйсэн би өөрөө баг. Тэгээ очсон чинь нэг хүүхдийг ингээд тойроод имлэг юм ирсэн. Амьлгийнхан ирээгүй байсан ма зүгээр хүмүүс ингээд тойроод зогссон байсан. Тэгээ зэрэг яг ах нь гарч ирлүү яалаа. Ах нь гарч ирээд нэлээд шоконд орцсон. Тойрол ингээд хүүхдүүд юугаач мэдэхгүй. Одоо талаар бас тэнэл байгаа байхгүй. Тойрол ингээд хараал те. Яг нэг ойрхоноос биш та холоос л харж байгаа юм л да. Жохон зайтай. Нэг 10 метрийн зайтай. Тэгсэн чи тэр ах нь ингээд өөлж ирсэн. Бид нар л ингээд тоосох шийдээ. Та нар юугаа хараа гэд би чинь бас 3 4 найзтай байсан юм чи. Тал тоосго араас иж байгаа. Тоосон зүгээр миний хажуугаар ингээд явж идэх нас. Онсон бол яах ч висэн. Тэгээ бас угаасаа л бас аргачгүй л дээ бас л те амар. Тэгэл ингээл жоогомж жагаад имлэг ирээл. Тэгэл ээж нэрэл аав нэрэл тэр амар өрөвдөлтөөсөн. Одоо болохоор ээж нь би хүүгээ сүүлийн удаа тэврээд хэл та гэл. Тэгээ нөө нас барсан хүүхдээ чинь хүн чинь юм боочтой штэ. Одоо бүр ерөөсөө миний толгонд ингээд миний толгоос ерөн тэр үйл явдал ерөөсөө гардаггүй. Яагаад ч юм. 7 8 та хүүхэд ээж аав нь өсөх гэж яаж хичээсэн бол тэ яаж олон зүйлээ үзэж жаргал зовлон туулж өссөн хүүхдэн тэгэл зүгээр 1 секунд 1 дойлын юунаас болол ингээл уун гэдэг чинь амар. Тэгээ тухайн үед яг угаасаа юм стандартын төмөр хийдэг газрууд нэг байгаагүй л баг л та. Тэгэл нөгөө цаанаасаа бөөнөр стандартаа хийдэг болохоор тэгэл нэг хүн амтнаар л хийлэгдэг байсан баг тухайн үед. Тэгэл юм нэг нарийнхан төмөр нэр хүүхдэн тоглож байгаа л тэгэл унцдаг. Ийм хүн явдлууд ер нь нэлээд их болсон баха. Тухайн үед бол. Тэгээ манайхан ер нь тэгэл бас хайнгаштай ингээл хүүхд мөхтэй ингээл цонх онгороо орхидог ч юм уу те том цонх онгоолгоол балкон дээр ингээ гаргаж тоглуулаад балкон ингээд осолтой. Тэгэл хүүхдүүд чинь тэгэл авирч мавраал тэрүүгээр тэгэл ундаг ч юм уу. Тийм зүйл болж исэн юм да. Ер нь бол амар тод харагддаг. Одоо хүртэл аягүй тод харагддаг. Тухай жоохон мэс 10 марвтай байсан юм уу? Хаандахын байр байна. Богдар гэж юм. Мэддэг байр байна. Тэгж нэ бөөдөр очиж үзүүлээ. Би бас иймэрхүү юмтай таарсан. Тэгсэн саяхан бөөд үзүүлсэн чинь чамайг тэр хүний сүнс дагаад дуудсан байна. Чи миний өгсөн газар анх гიშгсэн болохоор чамаар замаа заалгана гэд дагаад байна гэсэн. Тэгээ заслхийгэд гайг болсон гинэ ямар амар. Саруулгах юм уу хайш гинэ. Нөгөө муу нэртэй саруулгах яах нүдэ хөрхий. За энэ нэг түүх байна. Бас богдхон түүх нилээн бас олон реакшн дарсан байна. 2005 он гинэ. Одоос 21 жилийн өмнө 5 дугаар ангид байсан баха. Манайх Динжин мянгад байдаг байлаа. Нэг өдөр дэлгүүр орох гээд явж байтал нарийн гудамжны үзүүрт нэг цэвэрхэн гих чинь адиаланд юм уу гудсанд ч юм уу гэмээр юм ороогоод тавьчихсан байсан. Хажууд ороод очиод хартал цус мус болчихсон байхаар нэг сөхөж харах гэснээ болоод дэлгүүр лүүгээ явлаа. Буцаж иртэл баахан цагдаа болчихсон. Тэр хэсгийг шар туус тасчихсан. Энүүр явуулахгүйгээд оруулдаггүй. Бүүр тойрч гэрлүүгээ орвоо. Оройн UBC мэдээгээр хүн амны ноцтой хэрэг гарсан гэд нөгөө адиалны бичлэгийг яаж байхыг харсан чинь тэр өдөр нь 2 найз уугаад согтуудаа нэг найзынхаа толгойг сүхээр тастчихлаа. Толгойг нь зуухандаа хийж шатааснаа биеийг нь тэр адиалаараа ороож гудамжинд хайсан байж таарсан та. Яаж очоод сөхөөд гарч байгаагүй. Гэтэ ер нь бас яг энэ үед ер нь жоох иймэрхүү зэрлэг юм аяих гардаг байсан юм шиг байгаа юм а тий. Зэрлэг сэтгцийн өвчин гэж мэдэхгүй тэгэл сэтгцийн өвчтэй хүмүүс зүгээр ингээд гудамжаар явж идэх ч юм уу тий. Тэгэл ингээл амар тэнт. Хүн яаж согтохороо найзыгаа ингээд тэр чинь бүр шал өөр төвшний зүйл үсттэй. Йоо тэгэл зүгээр гудамжинд хайчдаг. Очоод харсан бол яах вэ? Харсан бол их л айхтар травматай болох байж тий энэ. Йоо төсөөлөгч юм биш. Аимшигтай. Аргал түүх гэж хээр байсан шуудаа эсгсрээд өгсөн хүүхэд гарч ирээ золтоол сүнс төрүүлчээгүй шүү бурхан минь. Ямар аимэр. Ер нь энэ нэлээд их байд юм шиг байна те. Ер нь өгсөн хүүхдийг ингээд уут муутанд хийгээд ч юм уу шуудаа мууданд хийгээд ингээд тавьчихдаг. Сонирхол юм. Ямар аимэр юм бэ? Тэгээд юу болсон гэж тэгсгээд лам хараар яваад гайг өнгөрсөө. Даанч хонь мал тойрч өнгөрөөд байсан. Их саваагүй тэрийг очиод татаж байдаг хүүхэд юм да. Харин тийм ээ. Ер нь жоохон уут мууттай юм холхон л байсан. Уут цүнх мөнхтэй янз бүрийн холхон л байсан. Тэр ер нь бол 2014 онд ажилдаа ойр гээд хороолын эцэст соотын байранд айлын хажуу өрөө төрөл суудаг байсан юм а. Өглөө ажилдаа явхад нэг нохой хүний тасарсан толгой энийг сонсч ийсэн юм шиг байна. Хүний тасарсан толгой зуучсан хажуугаар өнгөрөх шиг болоод хальт харсан болохоор нээх юм бодог өнгөрсөн. Орой ажиллаа тараад ирсэн чинь тэр хавийг битүү шар туузаар наачсан. Гудамны үзүүрт баахан цагдаа эдэр ирчихсэн байсан.
Тэгэхээр миний харсан юм зүйл байсан юм шиг байна. What the fuck? Амар юм бэ те. Динжи мянга яатсан газар юм бэ гэнэ. Харин Динжи мянга гэж ер нь л зөндөө сонсч ирсэн шүү. Олон жилийн өмнө нэг найзтайгаа дугуйтай хөдөө яваад буцах замдаа найзын дугуй хараад ард үлчээд явдаггүй. Би замын хажууд нэг хайрцаг байхаар нь хажуугаар нь гараад өнгөрсөн. Манай хүн юу байна гэж онгоолгож үтсэн юм шиг байгаа. Хааха. Миний хажуугаар тоос манраад л урд ороод алга болсон. Араас нь арай хийж гүйсч чад яасан бэ гэсэн чинь өгсөн хүүхэд байна гэсэн сүнсэн зайлсан юм зогсож байж влээ. Тэгээд нэг ч үг дууралгүй явсаар байгаад гэртээ хайрсан даа гинэ. Амар юм а. Тэ энэ бол бүр тоогоо алдчих шít. Одоо ингээд зүгээр л хитэн түүх уншихад 5 6 7 8 бүх гарч ирж шít. Баг ингээд гарч ирэх шít. Хүүхэд ингээд хөсөн хүүхэд уут муут тайрс машин хийцэн гэл. Яг тухайн үед бас Монголын эрүүл мэндээс салбарч гисэн хөгжөөгүйсэн. Тэгээд хүүхд мөхт аюу хийддэг байсан баг. Хүмүүс ч өөртөө ер нь нэлээд хамаагүй байсан баг. Өөртөө тэгэл баг гэртээ төрүүлж мөрүүлэл те. Зарим тэгэл энтхэн эндэл тэгэл ингээл хаяхын хаяал иймэрхүүл байсан гэж бодож ийн би лав. Тэг ер нь нэлээд би арзалахаар түүх байна. 10-аас 8.8 өхөр байна. За тэгээ guys өнөөдрийн түүхүүд нэлээд ивгүй би арзалгам түүхүүд байла. Тэгээ таад ямар ч эртээ сайхан бүртгүүлээрэ. Тэгээ дараагийн бичлэгээр улам сонирхолтой түүхүүд хичээх болно. Нэлээд их түүхүүд гарч ирээлээ. Ер нь бол хальт харахаар тэгээд дахиад 2 3 түүх байна. Одоо ярихлаар арай л жоохон урт болчих бах. Дараагийнх дээр нэнийг оруулъя. Бас нэлээд сонирхолтой түүх байлээ. За тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys.